Зүгээр энэ нөгөө юуны гал зуухны маань уурын зуухны маань нөгөө дээвэр байсан баг. Тэрийг энэ сул орон зайгаа ашиглаж ийм ёс заншлын өргөөг байгуулсан. Яагаад энэ өргөөг байгуулах болсон бэ гэвэл сургалтын хөтөлбөр маань шинжлэгдэж байгаа. Түүнтэй уялдуулаад хүүхдүүд маань үндэсний болон дэлхийн өв соёлоос суралцах, түүгээрээ бахархах, одоо тэдгээрийг танин мэдэх, өв соёлоос нь суралцах гэсэн ийм чадамжийн хүрээнд энэ ёс заншлын өргөөг байгуулж сургалт үйл ажиллагаанд ашиглахаар ийм зорилго тавьж энэ өргөөг байгуулсан байгаа. За ёс заншлын өргөөнд маань болохоор хүүхдүүдийн маань нас онцлог тохирсон шагаа ардын уламжлалт тоглоом болох шагаа наадгай тэгээд юунууд байгаа. Энэ тийм модон тоглоомнууд тэр ясаар хийсэн ийм ардын уламжлалт тоглоомууд байгаа. Мөн одоо энэ Монгол гэрийн бодит байдлыг таниулах тавилгануудыг ингээд байршуулж өгсөн байгаараа онцлог байгаа. Хүүхдүүд маань болохоор өдөрт одоо сургалтынхаа хуваарийн дагуу 20-30 минутын өргөөнд үйл ажиллагаанд оролцдог байгаа. Тэгэнгүүт энэ өргөөнд орж ирэхэд хүүхдүүд маань аягүй сонирхолтой шинээр нөгөө байгуулагдсан болохоор анги танхимаас нь арай өөр орчинд байгаа болохоор сургалтандаа идэвхтэй оролцох, баяр баясгалтай байх аягүй сонирхолтой сургалт үйл ажиллагаа маань явагдаж байгаа. Энэ өргөө маань болохоор сая 8 сард ашиглалтанд орсон байгаа. Багш нар маань энэ тоглоомуудаа хүүхдийнхээ насны онцлог тохируулан аргачлалуудыг боловсруулж QR коджуулсан байгаа. Үүнийгээ багш нар утсан дээр уншуулаад аргачлалаа хараад хүүхдүүдтэй тухайн тоглоомоо зааж сургах, таниулах юм ач холбогдолтой байгаа.